Самбасан та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canon хичээлийн хаяж дугаараар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор энэ юу хийсэн маань пострыг хийсэн байгаа. За энэ онцлог нь болохоор энэ дөрвөлжин дотроос тийм ээ хосууд одоо гарч ирж байгаа юм шиг ийм тэгээд дартлан нэм бэкграунд нэм хараар тэгээд энэ дотор нь юм дөрвөлжин өнгөтэй тийм ээ. За энэ гарны өнгө бол бас цаанаас хар байгаа зэшээ орж ирээд өнгөтэй болж байгаа. За ийм сонирхолтой. За дараа нь ийм ноутпад хийдэг тийм ээ. Одоо дэвтрийн ийм дөрвөлжин ингэж яаж тэгшин ингэж хуйлж хийдэг вэ гэдгийг үзүүлээ амархнаар. За дээр нь мөн яг энэ тэмдэглэлийн гоё ийм цэцэгтэй тэмдэглэлийн тэвтрүүд энэ зэрэгнүүд байдаг шүү дээ. Энийг хийж зарыг гэвэл энийг бас яаж хийх вэ гэдгийг та бүхэнд үзүүлээ. За бүгд эндээс эхлэе. За би болохоор энэ зургийг нөгөө AI-аар зурулж авсан байгаа. За тэгээ энийг хоёр хувилж нэгэн дээр нь ингээд ажил явчих. За энэ нь болохоор энэ зургийг бид нэг хоёр хувилна. За тэгээ артлын зургийг болохоор edit руугаа орж аваад фильтр руугаа орж аваад за хар цагаан юм уу тийм ээ эсвэл яг одоо өөрийнх нь өнгнөөс өөр тийм ээ. За би болохоор энэ харыг сонгочлоо. Энийг бол та нар аль нэгийг сонгож олно. За тэгээ энэ зургаа дээр нь оруулна. За тэгээд энэ зургаа бол яг нь ингээд яг дөрвөлж байгаа одоо тийм ээ энэ эмхтэй энэ хоёр ингээд гарч ирж байгаа юм шиг юм дөрвөлжин болгож өгнө. За тэгээд энийгээ бид нар арам хийж өгнө. За арам хийхдээ бид нар строкоор хийнэ. За өшөө бас дөрвөн булангийн ингээд жоохон ингээд хойд болгоё гэвэл ингэж хийж болно. За тэгээд өнгийн арамныхаа өнгийг цагаан болгочих тийм ээ. За тэгээд энэ өнгөтэй зургаа бид нар нөгөө edit руугаа орж аваад бас яг нөө blur идчих болно. За whole image гэж дарж аваад тийм ээ ингээд нэлээ blur идчихсэн ингээд шилтэй юм шиг. За тэгээд энэ анхныхаа зургийг бас нэг яг нөө энэ дээр нь бүгдээр авчраа тавьчихна. За тэгээд энийг яг нөө background-ыг арилгачих юм бол ийм болчихно тийм ээ. За тэгээд энийгээ бид нар энийхэн доороос ингэж оруулаад за гарын бас яг нөө эндээс ингэж оруулчих юм бол за энэ хоёр эндээс цаанаас нь гарч ирж байгаа юм шиг юм юу орж ирж байна тийм ээ. За энэ дээр өшөө бид нар black gradient гэдэг тийм ээ ийм юу яагаад энийг за энийг эргүүлж хийдүүлээ. За яг энэ доотлол дээр нэг хар болгож байгаа энэ дээр нь ингээд зүүн бичгээд бол яг нь илүү тод харагдана. За тэгээ би болохоор энэ эдрийг ячиг авчираад энэ чи тавьчих текст ийм оруулсан байгаа. За ер нь бол хамттай тийм ээ их гоё хамттай бол бидний хамгийн дуртай газар бол хамттай байхаа гэсэн юм гоё үг бичээд ингээд иймэрхүү гоё пост ажралтай гоё пост хийж болж байна тийм ээ. За дараагийнх нь болохоор бид нар за энэ тийм ээ дэвтэрний энэ юу хэсгийг яаж хийснийг үзүүлье. За энэ дээр болохоор хэдүүл хамгийн одоо нарийнхан нэмхэн одоо юу аавн thin line гэж аваад тийм ээ. За энэ чинээс тэгээд graphics гэж орж байгаа. Бүр хамгийн нарийнхнаас нь аваа. Тэгэхээр энэ маань ингээд хоёр дэш нь яхаар өргөнийх нь хэмжээ бас нэлээд даад өргөсчтэй байлээ. За энэ бол бас болж байна тийм ээ. За ингээд за хэдүүл энийгээ бас голыг олчихно. За тэгээ хоёр хувлаад нэг нь бол яг нь тэр хамгийн доотлолынхаа хэмжээнд тааруулаад за тэгээ дээдлийнхаа юуг бол яг нь одоо аль болохоор тийм ээ олон ингээд хувлна. За тэгээ хоорондох зайгийг их ойрхон хий гэвэл энийг олон бүр илүү олон хийх хэрэгтэй. За өргөн хий гэвэл энийг цөөхөн болгоод за тэгээ энийг бүгдийг ингэж тэмдэглэж чаа position руугаа орчиж аваад энэ tidy up гэдэг тарангууд бүгдөө яг ингээд нэг тийм ээ энэ хооронд хэмжээнд нэг хоорондох зайн одоо ижил тийм ээ ийм юу болчихсон тийм ээ дэвтрийн одоо тэмдэглэлийн дэвтэр хэдий одоо ийм тийм ээ дэвтрийн хууц шиг ийм болчихж үрж байна тийм ээ. За нөгөөх нь болохоор яг саяхан энэ одоо дэвтэрний хуудсан дээр за шинийхээ бид нар энийг шууд бэлнээр яачих гэвэл энэ дээр угаасаа тэстэй дэрнгүү зөндөө notepad гэж бичингүүд чинь тийм ээ зөндөө олон ийм дэвтэрний юунууд байж байгаа. За тэгээ энэчнээсээ бид нар сонгочих хэрэгтэй. За би болохоор энийг сонгоцсон. За энэ чинь аюул жижигхэн байгаа. Ингээд томруулцаар энэ маань ерөөхдөө бас ингээд яг л дэвтрийн хэмжээний үетэй юм болчихно. За тэгээ энийг ингэж тавьчихж агаад энэ дээр нөгөө янз бүрийн гоё цэцгэн араамнууд тийм ээ оруулчих болно. За энэ дээр би болохоор за ингээд харин graphics гэж орж байгаа юм чинь маш олон юм янз янз цэцгний одоо юунууд энэ жишээ нь одоо энийг бол хоёр талд нь тийм ээ ингээд гоё жижигхэн байдлаар ингэж оруулж болж байна.
За эсвэл юу ячиж болж байна тийм ээ. Энэ бас юм дөрвөлжин араам аваад за жишээ нь одоо энэ цэцгийг авчиж байна тийм ээ. За энийг томруулахдаа бид нар энэ хараа crop гэдгийг авчиж болж байна. За хэлээж энийг яачи яг ингэж голд нь оруулчихж жагаад за тэгээ энэ crop-а дараад тийм ээ яг энийг ингээд ийш нь адилхан болгоод за энийг бас яах нь ийш нь ингээд адилхан болгоод энэ хараа free form гэдгийн дараараа за тэгээд даана гэдэг чингүүд энэ маань ерөнхийдөө ингээд тал талтай цэцэгтэй юм дөрвөлдөн цэцэгтэй юм араам болчих чинь тийм ээ. За тэгээ энийг бол ингээд олон хөвдөд гоё тэмдэглэлийн дэвтэр энэ төр хийж болж ш тийм гоё цэцэгтэй тийм ээ. За ингээд та бүхэндээ яах нь энийг хийж үзүүллээ. За тэгээд энэ бас гоё зургийн эффектийг хийж үзүүллээ. За ингээд энэ чиглэлөөсөө баярлалаа. Баяртай.